Сонгон хайрхан дүүрэгт нэг хунтайж нэг гүнж бий. Тэд бол Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намбарын инх баярын хүү Бачуугар, улсын хурлын дараагасан Мие Гомбын инх болтын охин Хулан нар юм а. Бачуугар 2 парламент дараалан улсын хурлын гишүүнээр сонгогдсон бол Хулан 2 сонгуул дараалан дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдоод буй. Тэгвэл энэ удаагийн орон нутгийн сонгуулиар инх болтын охин Хулан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол Ардын намаас нэр дэвших 45 гойдлогчдын нэгд багтжээ. 18 насны төрсөн өдрөөрөө Монгол Ардын намд элсэж, намын баталгаа өөртөлсөн Хулан 2013 онд Сонгон хайрхан дүүргийн Монгол Ардын намын 45 дугаар үрийн дарга болж, мөн ондоо Сонгон хайрхан дүүргийн нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны даргын албан тушаалд томилогдсон. Намын анхан шатны байгууллагаас улс төрийн карьераа эхлүүлсэн тэрээр 2016, 2020 онуудад Сонгон хайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2 удаа сонгогдсон ажиллаж буй. Мөн Сонгон хайрхан дүүргийн нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажилладаг. Сансан бүхнээ саадгүй бүтэж улс төрийн карьер нь лифтээр өсөж буй мэт дардан байгаа тэрээр өнгөрсөн 8 жилийн хугацаанд дүүрэгтээ юу хийж бүтээсэн бол гэдг нь анхаарал татагч хайгаад томтой ажил олдсонгүй. Сонгуул болохоор аавынхаа нэрээр тодорхой гарч ирээд 4 жил нам гүмхэн суудаг тэрээр энэ удаад нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч болоод юу хийх юм бол доо? Сонгон хайрханчууд өөрсдийгөө улс төрчдөд өөртөө үе удмаар нь дахин шүтэж гаргаж ирэх учиртай гэж ойлгодог юм уу бүү мэд. Ямар тааж Батшуугарыг хамгийн олон саналаар хол тасархаа улсын хуралд гаргаад ирсэн ард түмэн учраас Хулангийн зорилгоч саадгүй бүтгэхэд гайхаад байх зүйлгүй зэ. Дүүргийн иргэдийн хурлаас шат ахин нийслэлийн Сонгон хайрхан дүүргийн 5 дугаар тойрогт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшгээр олсон түүний ард асаалтаа танх мэт аав нь уяаг нь тааруулж захыг нь мошгон суугаан лавтай.